ярилцаад тэгээд дараа нь нэг бол нөгөө ингээд уулзаад тэгээд манай байгууллага ингээд чамтай харилцаад хамтдаа ажиллаж гэх юм уу. Одоо групп чат үсгээд бас хоолмол тавих юм уу янз бүрийн өөртөөхөө сэтгэлийг бас бичиж болно гэсэн юм аюугаа явуулж байгаа. Тэгээд бас нөгөө юу ээжүүдээс сэтгүүлчүүдээд нөгөө сургалт цэцтэй бүртээ байгаа юмудаас одоо нэг сэтгэлээд одоо сэтгэл зүйн зөвлөх юм уу хоолны сургалт юм уу те бас ингээд нэг ажлыг явуулна гэж бодож байгаа. Зөөр хоёрдох манай байгууллага болохоор зөөр хоёрдох хүлэмжийн төсөл аялын төслөөр энэ манай хэсэг нь өөрөө хүлэм гişэдээр хийх байгууллага. Хүлэм гişэдээр гэдэг өнөөдөр нийгэмд оруулж заавал ингээд тэгтээ хөл мотой юу. Тэгэхээр хэмжээ нөгөө нэг тэр хүмүүсийн нийгэмд оруулж бид нар өөрсдөө нөлөөлөе гэдэг утгаараа аяг тэр хүлэмжин дээр ихэд одоо манай бүхэн төлбөрийн ондог талаа тийм. Тэгтээ бүр яг нэрийн хараад байдаг хүмүүсээ хүлэмжин дээр ярьдаг. Хүлэмжин дээр бүлэг болсон. Аялын төслөөр авахтаар арай хөнгөн хурц хийх хүмүүсээ. За чимээгүй байж байгаа манайхаа. Ажлынхаа студигээд энэ хүмүүсээ ингээд тодорхой хэмжээний нийгэмд оруулсан. Тэгээд та Дөрөвтийн нэгийг хүрээнд одоо энэ дөрөв хоёр гэдэг нь ерөнхийдөө нөгөө айлтгаа хуваардаг гэсэн. Дөрөв нэгийг хүрээнд одоо өөрсдөө нөгөө бүлгээ олж нөгөө төсөлтөө нөгөө хүмүүсээ хамруулж оруулж байгаа онцлог тийм. Тэгээд хүмүүс яаж идэвхжүүлсэн гэхээр эхний ээжид нөгөө хамруулах хороод тэгээс заад гэсэн. За та чичнээн хүн одоо бүтгэх нөгөө ажигласан гэдэг. Тодорхой сар аваад ажиллахад ингээд нөгөө юугаар олж байгаа. Гэхдээ нөгөө манай байгууллага тогтмол жил болгон 30 гэвэлтэй ажиллаж байгаа. Тодорхой хүмүүс аавна гэж хөвлөсөн байсан. За ерөнхийдөө энэ мэдээллийг бас нөгөө ил тод байлгаж бусад хүмүүсийг бас өөрсдөө сонирхож байгаа мэдээлэлээр суралцахын тулд манайх нөгөө 20 оны 12 сард нөгөө нэг мэрэгчлэр ямар мэрэгчлэр одоо ингээд цаашаа төгсгөр хийхэд яв. Энэ сонирхолтой хүмүүс ингээд 200 болсон аав гэж бас сэтгэлтэйгээ холбогдоод мэдээллийн бааз цайтаас болж одоо өнөөдөр тодорхой хэмжээний хүмүүсийг сонгож шалгуулж явж байгаа. Тэгээ нөгөө гэрээ байгуулж байгаа. Тэгээ ар-гэрийн хамгийн гол нь судалж. Яг л яг энд анхан шатны хэрэгцээг хангахгүй байгаа гэрүүд нэлээд ихгүй хамгаалж байгаа. Одоо маш нийтдээ гужаан дээр 10 гэрвэл аялал дээр 15 гэрүүд нийт 25 гэрүүтэй ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр олон нөгөө хэрэгцээ дэмжлэг тодорхойлснараа тэр айлыг бид нар ямар тусалцаа үзүүлээд энэ айлыг цааш ингээд яваад байх нь нарийн судалсан учраас анхан шатны хэрэгцээ хангахгүй айлууд ингээд аваад хэлсэн болохоор тэр нөгөө нэгдүгээр тэр хүмүүс их дуртай ирж байгаа яагаад гэвэл хоол цай одоо хоол цай ямар нэг амттан ч идэх юм уу ямар нэг тийм нэг идэвхжүүлэг нэг үйл ажиллагаанд мартуул яваад байгаа учраас ямар ч одоо өнөөдөр оюутлын 15 гэрүүл гэж анханасаа тогтсон өнөөдөр 25 гэрүүл явж байгаа. Ямар ч гэсэн ингээд тасрахгүй зарим нэг дээр зарим нэг идэхгүй байж лээ. Гэхдээ хамгийн гол нь манайх дэмжих бүлгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа онцлогтой. Яг хүнтэй хувьчилж уулзсан нэг бичлэг. Тэгээд тэр хүн чулуулж байгаа асуудал нь яг өөрт нь байгаа дээр нэг гэр бүлтэй байгаа гэдэг. Санаа тавьж өсөж байгаа хүмүүс маш ихтэй өөрийнхөө асуудлыг нөгөө анцаараач юм уу тийм ингээд гэр бүлтэй ярихгүй шийдэх хүмүүс шүү дээ. Гэр бүл дотор ерөөс очиж байгаа хүмүүс үгүй. Тэгээд хэд ч ирээд ярилцах гэхээр манай гэр бүлэрийг ийм л юм болчиход болох гэдэг. Эсвэл би одоо өнөөдөр 3 хүүхэдтэй багшаа 3 хүүхэдтэй харчаад ингээд ямар ч юм мэдчихгүй тийм ингээд байгаад байна гэхээр манайх 3 хүүхдийн шууд додоос өтөж хамаагүй авч байгаа. Аваад тэгээ ээж өдөрч ингээд тэрэн дээр нөгөө оюутлынхаа юм хийгээл аавч гэсэн тэр дуртай одоо мужаанаар хийн үү яа нү. Тэгэхээр хамгийн гол нөгөө нэг юм хэрэгцээг нь хангаад өчгөр хүмүүс маш ихтэй ярьж байгаа. Тэгэхээр бид нар ар гэрээ маш сайн судалж мэрэгжлийн үйлчлэг үзүүлж байгааг онцлогтой байгаа. Тэгээд тодорхой байгаа асуудлыг хүн сонсно гэж байгаа юм бол тэр хүнд яг ингээд хинч сонсдоггүй, хинч ярьдаггүй тэр хүнтэй ч хүн дуурдгүй юм байлээ. Тэгээд тэр тэднэртэй чи уулзаад яриад байна. Би тэгчүүл зүгээр энэ гэсэн юмнууд орж иж байгаа шүү дээ. Тэгээд одоо тэгээд идэвхжүүлээд яг тэр асуудлыг шийдэж өгчүүл өөртөө яваад хэлж байгаа да. Тэрээр бас онцлогтой бай. Тэгээд нөгөө одоо нөгөө өдөр тутам манай дээр явахаар нөгөө одоо амин дэмийн хоол ядуугийн ковидын үед чи нөгөө хүмүүс чи нөгөө нэг юм амар уутгартай одоо 5 цолмол ингээд иддэг тийм махын хоол идчихгүй айлж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээгээр явуулж байгаа үйл ажиллагаан дээр нөгөө өдөрт нь хоол цайн тийм өөртөө ингээд дуртай юм хийж идээд ингээд явахаар ингээд амар хамт олон бүрдээд бие биендээ туршлагасууд одоо маань дээр чинь өгөрцгий дарах гэдэг одоо бидний хийх ёсгүй ажил хүртэл хийцлээ гэж байна. Одоо нэг дээр хүүхдүүдийн чи идэвхжүүлэхийн тулд
арга байхгүй. Тэгээд бид нар чинь нэг өвөстэй дарах байцаа дарах тийм аргуудын зааж өгөө. Тэгээ өдрийнх нь хоол үйлдэл нэг явахт нэг барин шилдэг өвөстэй нэг явахт нэг байцаа нэг. За бидэнд өвгцөн сэдвийн хувьд болохоор төслийн тогтвортой байдал гэсэн ерөнхий сэдв өгсөн байгаа. Тэгэхээр биднээс түрүүний галерейд бол захирлын хийснээр бол ямар нэгэн өөрснийхөө дундын төсөл юм уу эсвэл тодорхойсон төслийг авч ярилцвал их зүгээр юм а гэж хэлсэн. Тэгэхээр энд манай 4-р баг дээр болохоор нийтдээ 7 хүний бүрэлдэхүүнтэй. За эхнийх нь болохоор энэ Баянзүрх дүүргийн улаан загалмай, дараа нь Монголын эмэгтэйчдийн холбоо Сүхбаатар дүүрэг гэсэн салбар, дараа нь үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчдийн хоршоодын холбоо гэсэн ингээд юм 3 өөр төрлийн байгууллагууд байсан. Гэхдээ биднээсийн нэгдэл нь болохоор юу байсан гэхээр хамтаа даван туулъя. Энэ дэлхийн зүүн Европын улмын санхүүжилттэй төсөл бидний нэгдсэн зорилго байсан учраас биднээс яг энэ төсөл дээр ярилцъя гэдгийгсэн байна. За энэ төсөл дээр ярилцъя. Тэгээд энэ төслийнхөө тогтвортой байдал нь энэ төсөл одоо 22 оны 4 сард дуусахад магадгүй дахиад цааш үргэлжлэх боломж байна. Байх байдал нь ямар байх юм бэ гэдэг тогтвортой байдлыг юм талаар биднээс ихтэй ярилцаад шийдэл гаргая гэсэн. Тэгээ эхний хувьд болохоор ерөнхийдөө хоёр хэсэгт хуваасан. Эхнийд нь болохоор асуудлууд юу ямар асуудлууд байсан юм бэ? Биднээсээ дундын асуудлууд гэсэн үг тийм төсөл дээр. Дараа нь гарц шийдэл нь ямар шийдэл байвал энэ төсөл тогтвортой цааш үргэлжлэх боломж байгаа юм бэ гэдгийг талаар биднээс ярилцсан гэсэн үг ээ. За тэгээд ингээ 4 хүн гарсан байгааг та бүхэн анзаарч байгаа тийм. Би ерөнхийг нь тайлбарлана. Одоо манай Батяг шихний хэсэг дараа нь засаг жаргалагчдаар үзсэн хэсгүүд ингээ тайлбарлаа. Тэгээд явах юм аа. Тэгээд улаан залмаагаас барьж өгч байгаа юм аа. Оролцоогоо ингэ чангаж байгаа. За санаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан зүйлс оролцож जैन. Тэгээд бас бидний гаргасан зүйлийг чадан ядан бас. Яа. За бид нар зарим сонгогдсон өргөдөө зорилт төлгийн иргэд биш байна гэж харсан. Жишээлх юм бол манай дээр ихэд одоо нөгөө жоохон төврөг болсон дөрөв хүн дээр нэг асуудал гарч ирсэн. Манайх одоо энэ хүнсний тусламж авах шаардлагатай манайх байрал авсан байгаа. Манайх юм байна. Нөгөө талдаа бол үнэхээр бас хойд одоо юу гэдэг зорилт бүлэгдээ хүрсэн хүмүүс бас байсан. Гэхдээ энэ дундаас юу бид нар асуудал дараагийн үйл ажиллагаанд зөвхөн зорилт бүлгийнхаа иргэдийг бол маш сайн сонгож авах хэрэгтэй байна. Өөрсдийн нөрөөний судалгааныхаа аюугаар гэж байгаа тийм. За дараа нь болохоор төслийн үр шимийг бүртгэх маань хандлага аягүй чухал юм байна гэж харсан. Ягаад хандлага чухал гэхээр бид нар зөвхөн нөгөө нэг хүсний юм тарах гэж гэвэл ирдэг нөгөө оролцоо хангахгүйгээр зөвхөн авах гэсэн сэтгэлгээтэй ирээд байна. Тийм учраас тэр хүмүүсийн хандлагыг маш сайн өөрчлөх хэрэгтэй юм байна. Оролцож байгаа хүмүүстэй бас энэ талаар нэлээ байна гэж харсан. Одоо гол нь болохоор төсөлд оролцогчид бид бол доктортой альтганд бол өөрснөрөө доктортой цааш үргэлжлүүлэх ийм бас юу болоор маш сайн хийж өгсөн байх шүү. Одоо бид нар бол маш олон газраас зөвлөрсөн айгүй мундаг сэтгэл зүрхээр нээсэн мундаг хүн байгаа хүмүүс арамч бинтэйгээ холбогдохтойгоо энэ төслөөр доктортой авах боломжтой байна гэд бид нар бол нөөцөн юм байх шүү гэж бодлоо. За төслийн үр шимийг бүртгэгчтэй бас доктортой байх хэрэгтэй байна. Зөвхөн нөгөө нэг одоо юу гэдгийг үйлдвэр үйлчлэгээ оюутлынхаа машиныг аваад яваад өгөх биш те. Цаашаа энийгээрээ яах хэрэгтэй ингээвэл бүгдээрээ цуглаад нөгөө оюутлын машин өгсөн хүмүүсээ цуглуулж агаад ингээд дахиад нэг юм үүсгээд ингээд цаашдаа дэлгэрүүлээд бүр олон үр шим бүртгэгчдийг одоо бэлтгэн зөв юм байна гэж. Ийм байвал бас доктортой ах юм болов уу гэж бид нэр бас харсан. За чигтэр юм байна. Тэгээд нөгөө төслийн тогтвортой байдал гэдэг яг энэ асуудал шийд ярьж байгаа л да манайх одоо гарч шийдлээ явах гэдэг байна. Аливаа төсөл тогтвортой байдал гэдэг бол бид эхлээсээ тийм үйл ажиллагаа төлөвлөсөн хугацаатай үүсгэх одоо үйл дүнтэй тодорхой үйл дүнтэй байцлаа. Тэгэхээр бид нэр яг энэ төслөөр ажиллагаагаа бол эхний асуудлын эхлээд өгөхөөсөө эзэнтэй эндээ бид бас нэлээд хугацаа алдсан юм байна. Жишээлбэл явах биш одоо өдгөөний ахгүй нөгөө хүмүүс маань халдварлахгүй гэх юм байна. Энэ ажил төслөөр ажиллаж байгаа багуудад тулгарсан байна. Гэхдээ төсөл тогтвортой байна гэхэд бид зөвхөн цаг хугацааны юм уу нэг сар гээд дуусахтай биш. Төслийн тогтвортой байдлыг зөвхөн авч үзэх байна. Нэгтлээс авалцагчид өөрөө яа тогтвортой байна. Тогтвортой байхад бол зөвхөн юм шиг би машинтай болохтой биш. Тэрийг амьдрал хаваагаа дэвшлэхдээ байнга орлого их үүсгэж байгаа. Манай өөрх ингэж те цаашдаа амжилттай бүрээд магадгүй компани одоо шууд байх боломжтой юм байна. Одоо энэ төслүүдэд хамаатай бид хөгжих боломжтой би өөртөө олж тийм хангалттай бид хангах хэрэгтэй. Нөгөө талаас ордогч байгууллага бид биш. Зөвхөн энэ төслийг хийжээ за баярлалаа тий. Бошгоо юм өгчээ дуусчихъя гэдэг хандлага биш. Харин илүү доктортой бидний цаашдаа одоо жишээлбэл Европын одоо энэ бидний хангалттай дуудыг хамгаалцсанаа илүү цаашаа бид бас аль аль талаас олон улсын төсөлтөд
санхүү ажиллаж байгаагүй бол илүү туслахтаа тий санхүүгөө сахисаа баттай бас юм ба тий юмдаа гүйцэтгэлтэй бас манай монголчуудаар бас ямар гэдэг вэ зарим юмдаа жоохон хариуцлага суртаа байсан гэж бас би биендээ найдах юм уу цаас үсгийг цаанаас нь хацгаах гэх юм тиймэрхүү ажил биш бидний идэвхтэй ихтэй тий татвартай ажилладаг гэсэн энэ чигээрээ бид нар бас нөгөө сурагч багшаастаа нөгөө багшнаас гадна оролцогчтой нөлөөлж чадчихжээ. А энэ чигээрээ бид нар цаашаа бас энэ төслийг яаж цаашаа энэ бүл бүтэн 50%, 150%-тэй ажиллаж байгаа юм чи энэ хэдийгээ цаашаа одоо энэ 2 жилдээ яаж доктортой холбоотой эмгэх холбоотой ажиллах вэ гэдгээр аягүй их ажиллаж байгаа. Одоо бид нар ихний ажиллагаа зөв бүрөөх чадтай ямар мэдээлэлтэй ямар асуудал тохиолдсон те зөвлөгөө баачаа уу одоо энэ дээр биш. Одоо бид төлөөрөө бааз үүсдэг бүх архив үүсгэж байгаа гэдэг. Одоо жишээлбэл манайд ингэж штэ. Жишээлбэл манайхан сая самгийн бүрөөгөө бүлэг авсан чинь самгаад юм хийсэн хүмүүс маань өнөөдөр хобби шопинг тий сонгоо үсгэн гэрүүлийн хөөрхийн хийгээд олдсон жишээтэй тий гэхдээ хоёр хүүхдээ авдаг хоёр бүр нэг хүүтэйгээ нэгээс хоёр насны тэгэхээр эн чинь бол цаашаа ингээ холбоотой багшаа би зах зээлд яаж явах вэ хувийн зөвлөгөө маш их авч шин маркетинг мэдхгүй байна тий яаж тооцоо хийх вэ ядчил би хөрөнгө зардлаа бичдэг бол байхгүй шүү дээ тэгэхээр кофе шоп байгуулъя гэж нэг бүлэг бассан 7 хоногийн дараа багшаа эн чинь бүтэхгүй мэн амар их мөнгө болох юм байна гэ чи нөгөө гоё хүнсний бүтээгдэхүүн зарж болно шүү дээ аян шууд ганц кофе шоп болоо би бүтэн өдөр яваад заримдаа аман гад байна гэсэн чинь яах вэ багшаа гэх тий тэгээ эн чинь тасгал хийх бэлхээс судалгаа хэрэгтэй мэй гэдгийг ингээ явуулж цаашаа сонгоо хийсэн нэг зааж чадахгүй юм шиг л тий дахиад нөгөө маркетинг хийж ядаж санаа хамгийн бага зардал яаж бодлуулт хийдэг одоо тэгэхэд зарим самгийнхаа өнөөдөр маргааш би төсөө өдөртөө бэлэг авъя гэж захиалга өнгөт хүргээд өгч хийгээд бөөлөө экоин хийгээд чинь болж байна уу энэ чинь бидний эрх холбоо шүү байнга одоо би үүдээ би заавал мөнгө авъя гэж тий харин нэг яах вэ гэж мессеж хийчихдэг. Цаа зураг явдаг. График явуулсан ч гэсэн тий. Энд чинь болоогүй нэ. Эсвэл ийм юм дээр хийгээд тэмцээний бэлдээд өгчээ. Энд чинь бидний эрх холбоотой. Тэгээд та нарт 2 жилдээ энийг авчаад зүгээр нэг хөрөнгө хадгалах шээ. Юмаа ягаад шаардлагатай цаашаа нэг шүүх сонголттой ямар яг сэдв вэ? Яг сэдвээ тодорхой. Оюут гэдэг бол маш ерөнхий тий. Чи оюутг нь энэ дээр оюуч чаддгүй. Эсвэл энэ эсгэж чадахгүй. Тэгэхээр яг аль сэдвээ нэгэн юм. Тэрийг богино хугацаанд аваад бие биенээсээ 5 жил 10 жил ажилласан хүнээсээ нөгөө дагалдангаар ингээс сураад яваа. Танаа хаваа гомдоо ингэж ажилласан. А бүх шаардлагатай индустрийн бизнесийн хангах юм уу зөвлөгөө маркетинг одоо өшөө бодлого менежмент тактик болно зөвлөгөө өгч байна тий. Энэ бол чиглэлөө тэгээд 2 жилийн дараа танад юм авсан ч гэсэн ингэж цаашдаа бас чадвар тааны үнэстэй юм хийгээд компани брэнд тий. Юмыг бий болгож болно гэдэг ойлголт тий. Үргэлжлүүлээд өгч байгаа. А нөгөө бас хувь хүний хөгжлээс хурдтандээс хангалттай маш их өөрчлөлт. Юугаа ячидах вэ? Цаг нь болоод байна. Тэгээд нөгөө шийдлээ хэлээрээ нөгөө хүн бүхэнд бид нар зөвлөгөө өгдөг шиг энд тэр шийдлээ яриад байвал зүгээр